Бид яагаад зүүдэлдэг вэ? Та эзэн нэгэн цагт яагаад өөрийгөө орой болгон зүүдэлдэг талаар бодож үзэж байсан уу? Зүүд гэдгийг хамгийн энгийнээр хүн унтаж байхдаа тархиндаа үздэг бараг кино шиг зүйл хэмээн ойлгож байна. Өдөр тутмын болсон үйл явдал, санаа зовнил, хүсэл мөрөөдөл, айдас ба санамсаргуу дүр зураг нийлээд бидний тархин дотор түүх болон харагддаг. Тиймээс зарим тохиолдолд зүүд зөнтөө бодиттой мэт санагдах ч зарим тохиолдолд утга учиргүй шал хамаагүй байдаг шүү дээ. За тэгвэл өнөөдөр бичлэгээрээ бид зүүдний талаар ярьж өгөх гэж байна. Ер нь зүүд гэж яг юу юм бэ? Бид яагаад зүүдэлдэг юм болоо? Мөн бидний зүүдэлсэн зүүдний утга учир байдгүй. Эрэг та бүхэн эдгээр асуултуудын хариултыг мэдхийг хүсч байвал subscribe дараад бичлэг эхлүүлээрэй. Юун түрүүнд зүүд гэж юу болохыг ойлгохоос өмнө бид хэрхэн унтдаг талаар авч үзье. Нойр нэгэн хэвийн тасралтгүй үйл явц биш өгөөд хэд хэдэн үе шаттайгаар давтагддаг мөчлөгөөс бүрддэг. Эдгээрийг ерөнхийд нь энрим унталт буюу нүдний хурдан хөдөлгөөнгүй унталт ба рим унталт буюу нүдний хурдан хөдөлгөөнтэй унталт гэж хоёр ангилдаг. Мөн дээрэс нь хүний нойрны мөчлөгт унтчаар 90-120 минут үргэлжиж шүнжин 4-6 удаа давтагддаг үлээ. Тийм болохоор бид заримдаа 2-3 өөр янзын зүүд зүүдлэх тохиолдол байдаг. Зүүдийг нейросайенсийн зүгээс тайлбарлавал зүүд гэдэг нь бидний тархин дотор явагддаг энгийн л нэг идэвхжил юм. Рем шатын үед хүний тархи идэвхжиж янз бүрийн дүр зураг, дуу чимээ, мэдрэмж зэргийг танд харуулдаг. Энэ нэг ёсондоо зүүд нь таны өдөр үтсэн сонссон, харсан зүйлийг дахин боловсруулж тархины санах хойд хадгалж байгаа хэрэг юм. Эрдэмтдийн зүгээс одоо хүртэл хүн зүүдэлдэг шалтгааныг бүрэн тайлбарлаж чадаагүй гэж хэд хэдэн онолыг дэвшүүлсэн байдаг. Эхнийх нь зүүд бол санах хойг баттгах ч гэсэн онол юм. Хүн дугаан өдөртөө сурсан мэдсэн зүйлээ эмхэлж хадгалахын тулд зүүдэлдэг. Өөрөөр хэлбэл тархи шинээр хүлээн авсан мэдээллүүддээ шүн таныг унтаж байхад нь эмгэлдэг гэсэн үг. Гэсэн ч заримдаа бид ямар ч хамааралгүй утга учиргүй зүйлсийг зүүдэлдэг үлээ. Тийм болохоор эхний онол зүүдийг төдийл сайн тайлбарлаж чаддаг. Хоёр дахь онол бол зүүд нь хүний сэтгэл хөдлөлийг бүрэн зохицуулдаг. Өдөр тутамд бид айдас, баяр, гониг, зовлон, уур бухимдалгээд янз бүрийн мэдрэмжүүдийг мэдэрдэг. Хэдийгээр эдгээр мэдрэмж нь заримдаа их удаан, заримдаа их хурдан мэдрэгдээд өнгөрдөг ч тархинаас бүрэн мөсөн алга болдоггүй байж. Хүн шөнө унтаж рем шатанд очсны дараагаар өдрийн мэдэрсэн мэдрэмжүүдээ ахин давтан мэдэрдэг байна. Жишээлбэл та тухайн өдрөө их л ууртай эсвэл айсан байх юм бол шүн зүүдэндээ айд сүргэм эсвэл уур хүргэм зүйлийг зүүдлэх магадaltaй байдаг. Ингэж нэг ёсондоо та тухайн үйл явдлаа дахин давтан санаж түүндээ төсвөртэй болдог гэсэн үг. Хэрэг бид гонигт давтсан бол шүн зүүдэндээ гонигтай зүйл зүүдэлж сэтгэлд хуралдсан дарамтаа багаар судруулдаг. Эндээс хамгийн энгийнээр зүүдэн талаар 2 дугаар онолыг ойлгол зүүд таны сэтгэл хөдлөлийг шүн дахин мэдрүүлж нэг ёсны тэнцвэр үүсгдэг хэмээн ойлгож болно. Гэсэн ч энэ дахиад олон зүйлтэй зөрчилдөж зүүдийг бүрэн тайлбарлаж чаддаггүй. Үүнээс гадна зүүдийг бүтээгч, сэтгүү хөгжүүлэгч эсвэл аюул бэлтгэгч их мэтээр олон янзаар тайлбарласан ч одоо хүртэл зүүдэн талаар бүрэн дүүрэн цогц ойлголт гарч ирээгүй л байна. Шашин болон бөөгийн соёлд бол баш олноор бас янз янзаар тайлбарладаг. Ингээд бид дараагийн хэсэгтээ яагаад зүүдэлдэг шалтгааныг илүү дэлгэрэнгүй авч үзье. Нейросайенсийн талаар өмнө дурдж байсанчлан зүүд гэдэг бол ердөө хүн унтахад тохиолддог тархины идэвхжил юм. Хүн гүн ойрсож, рем шатанд очсны дараагаар тархи ба нугас хоёрыг холбодог тархины холбоос хэсэг нь мэдрэл дамжуулагч бодисыг маш ихээр ялгаруулж тархины дээд хэсгүүдийг идэвхжүүлж эхэлдэг. Ингэснээр хүний тархи нь ямар нэгэн хий мэдрэмжийг мэдэрч тархины урд хэсэг нь тухайн мэдрэмжүүдийг ойлгох гэж оролдсноор тэр нь зүүд болон хувирдаг гэж. Тийм болохоор бид заримдаа утга учиртай ойлгогдох зүүд зүүдэлдэг бол заримдаа ямар ч хамааралгүй зүйлсийг зүүдэлж байдаг гэж. Хүн зүүдлэх үеийн ухамсар нь сэрүүн байх үеийн ухамсартай төстэй боловч хэд хэдэн зүйлсээр ялгаатай байдаг. Тухайлбал хүн зүүдлэх үеэр биеэ хянаж чаддаггүй, өөрийгөө танин мэдрэх мэдрэмж нь өөрчлөгдсөн байдаг. Мөн сэрсний дараагаар юу зүүдснээ санддаггүй. Нейросайенсийн талаар зүүдийг хвшлэн өдрийн дурсамж, ерөнхий мэдлэг, гэх мэт мэдээллийг тархинд хадгалах үргэлжилсэн урсгал буюу үе шаттай боловсруулалт гэж үздэг. Дээрэс нь хүн зүүдэлж байх явцад тархинд их хэмжээгээр мэдрэл дамжуулагч бодис ба ад жаргалын допамин даавар илүү ихээр ялгарч, серотонин ба бус цөрөг мэдрэмж төрүүлдэг дааврууд илүү бага ялгардаг байна. Гэсэн ч одоо хүртэл нейросайенсийн талаар бид хэрхэн зүүдэлдэг талаар баттай тайлбар олж илрүүлээгүй бөгөөд зүүдийг бүтээлч байдал, мэдрэмж ба ой санамж, мэдлэг гэх зэргийг тогтоох үйл явцтай голчтон холбож үздэг. Тэгвэл философи талаас нь зүүдийг юу гэж авч үздэг юм бол? Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой болтлоо хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг ютубер болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох бол биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол, хүсэл санааг бодит амжилтанд өргөх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван тулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж ютубер болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай. Философийн талаас зүүдийг хөвчлэн ухамсар болон бодит байдал хүний туршлага зэрэгтэй холбон авч үздэг. Зүүдний философи нь зүүдийг мөн чанартай юу болох талаар болон түүний үүрэг, тарих ба бодит байдлыг юу илэрхийлдгийг судалдаг юм. Мөн дээрээс нь зүүд хэрхэн бидний сэрүүн байх үедээ холбогддог болон мэдрэмж, үнэн ба өөрийгөө таних ухамсартай холбоотой асуултуудыг авч үздэг байна. Гэсэн ч классик философид зүүд нь бидний мэдрэх хуурмаг байж болохыг харуулах нотлохоо гэж үздэг. Францын философч Декарт нэгэн удаа ингэсэн байдаг.
Би үргэлж зүгдж байгаа эсгээ яаж мэдэх вэ гэж асуусан бөгөөд үүгээр тэрээр бодит байдлын үнэн зөвийг хэрхэн тодорхойлох вэ? Бодит байдал хуурмаг байж болох санааг илэрхийлсэн байдаг. Дээрээс нь философч зүүдийг ёс зүйн асуудалтай холбон авч үздэг бөгөөд зүүд нь хүний мөн чанар, зан үйлс, сэтгэл зүйн онцлогийг илтгэж болохыг ч гэсэн тэмдэглэдэг. Хэрв зүүдийг биологийн талаас нь авч үзвэл хүн төрөлхтөн үүссэнийхээ цагаас эхлэн өөрсдийнхөө янз бүрийн аюул тусдаас хамгаалах зорилгоор зүүдэлдэг байсан гэж үздэг. Бидний өвөг дээдс нь хүн нэгдлийн үед маш аюултай нөхцөл байдал амьдардаг байсан бол үүнээсээ үүдэж байнгын стресс болон түгшүүр тунд амьдардаг байсан аж. Тийм болохоор өвөг дээдс маань шүн утаж байхдаа тэр их сэтгэл зүйн дарамтыг зүүдэлж нэг ёсондоо дасан зогсдог байсан ба бид одоо ч энэ зарчмаар зүүдэлсээр хэвээр байна. Одоо тэгвэл хэдүүлээ зүүдийг хэрхэн тайлж уншиж болох талаар ярилцъя. Шашны зүгээс хүний зүүдийг хвчлэн дараах байдлаар тайлбарлан үздэг. Жишээлбэл христийн шашин зүүдийг хвчлэн бурхнаас илгээсэн дохио гэж үздэг бөгөөд бурхан зүүдээр дамжуулж хүмүүсийг зөв зам руу замчилж сэрэмжлүүлж байдаг хэмээн итгэдэг байна. Дээрээс нь христийн шашинтнууд зүүдний үнэн утгыг зөвхөн бурхан илчилж чадна гэж үздэг бөгөөд тайлал хийхдээ заавал эзний үгтэд нийцсэн байх ёстой гэж үздэг юм байна. Харин исламын шашинт зүүдийг 3 төрөл хувадаг. Тэдгээр нь Аллахын илгээсэн утга учиртай удирдан чиглүүлэх үнэн зүүд. Эсвэл шайтангийн өссөн хүмүүсийг төөрөгдүүлж айлгах зорилготой хуурмж зүүд. Мөн хувийн бодол хүсэл зэргээс үүссэн зүүд зэрэг юм. Исламын шашинт ч гэсэн зүүдийг тайлбарлахдаа Коран болон бусад шашны сударт үндэслэдэг бөгөөд тайлж өгч буй хүнийг ёс зүйтэй зөв хүн байхыг шаарддаг. Дээрээс нь исламын шашинт мөн зүүдийг хүмүүст өгч буй анхааруулга урам зориг хэмээн үздэг. Харин буддизмд зүүдийг хвчлэн бодит тус сэтгэл санааны бүтээл гэж үздэг. Тэдгээр нь бодит байдлыг төр зүрийн хуурмаг шинжийг илтгэдэг гэжээ. Зүүд нь бясалгал гэгэрлийн нэг хэсэг болж нэгдэхгүй байх хоосон чанар, оюун санааны мөн чанарыг ойлгоход тусалдаг. Бусад шашнаас ялгаатай нь буддизм зүүдийг бурхны дохио биш харин өөрийгөө таних, оюун санаагаа ойлгох, сэтгэл зүйн гэгэрлийг дэмжих хэрэгсэл хэмээн авч үздэг үлээ. Бас дээр үеийн монголчуудын аман яриа домогт зүүдийг маш зөв тайлах чухлаа гэж ярилцсан байдаг. За жишээ авах юм бол нэг хүн 7 ширхэг чон зүүдэлж л дээ. Тэгээд зүүд тайлдаг хүн дээр очиод нөгөө зүүдээ ярихсан чинь нөгөө нь байхгүй ш таарж. Тэгэхээр нь гэртнээсэн хүнд нь би ингээд 7 чон зүүдлэхсэн чинь нөгөө нь шууд чи тэгвэл чонд бариулах юм байна гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд тэр хүн явчиж л дээ. Түүний дараагаар нөгөө зүүд тайлдаг хүн гэртээ иртэл нэг хүн ирээд одоо 7 чонд дидүүлж яах гэж зүүдлээ гэд хэллээ гэж хэлэхэд нь нөгөө зүүд тайлдаг хүн гэртээсэн хүнээс асууж байгаа. За чи тэгээ юу гэж хариулах гэсэн чинь тэгээ чонд дидүүлэх юм бэлгүүдээ хэлсэн гэж байгаа. Тэгтэл өнөөх зүүд тайлдаг хүн харлаа чи яагаад буруу тайлд өгч байгаа юм бэ? 7 сайхан үртэй болно гэж зүүдийн тайлж өгөх байсан байж тээ гэж хэлж гинэ. Тэгээд нөгөө буруу зүүдийн тайлж өгөө явуулсан хүн үнэхээр л хэд хоногийн дараа чонд өрүүлээд өгсөн юм гэдэг юм аман яриа байдаг гэж. Тэгэхээр монголчууд бол зүүдийг гой бэлэг тэмбэрлэлтэй зөөр тайлахыг бэлгшээдэг байсан байна энэ ярианаас. Тэгвэл сэтгэл зүйн талаас хүний зүүдийг хөвчлэн ухамсаргүй оюун ухаан хэмээн тайлбарладаг. Психоанализийн үндэслэгч Австрийн нэрс сэтгэл судлаач Зигмунд Фройд зүүдний талаар авч үзэхдээ зүүд нь ухамсарт орох хүслээ илэрхийлдэг хүүхэд насны дурсамж туршлагаас үүссэн хэмээн тайлбарласан байдаг. Харин Швейцарын сэтгэл зүйч Карл Юнг зүүдийг илүү бэлэгдэл зүйрлэл талаас нь тайлбарласан байдаг. Тиймээс зүүд нь хүний далд ухамсар, сэтгэл зүйн байдал, сэтгэл хөдлөл зэргийг илчилдэг тул сэтгэл зүй, сэтгэл засалд чухал сэдв болсон байдаг. Иймд хүний зүүдийг олон талаас нь олон өнцгөр тайлбарлаж болдгоо. Ингээд та хэд маань ер нь ямар зүүд зүүдэлж яваа. Энэ талаараа бас гоё комент бичэлтэй. Бид нар бас уншия, бүгдээрээ хамтдаа сонирхъя. Ямар сонин зүүдүүд байна те. Ингээд бичлэг таалагдсан бол subscribe дараарай. Subscribe дарснаас та дараагийн дугаарын бичлэгийг илүү хурдан хүлээн авах шүү. Би танад маш хэрэгтэй нэг юм хэлж өгч байна. Хэдхэн хором наашаа анхаарлаа хандуулаарай. YouTube задлан гэдэг шинэ ном гаргасан. За энэ ном болохоор англи монгол гэдэг 10 гаруй сувгийн сүүлийн 6 жилийн турш ажиллаж байсан туршлага дээр үндэслэн хийгдсэн байгаа. Нийтдээ бол 1.5 сая subscribe цуглуулсан шүү дээ. Энэ олон сувг хийж байгаа. Тэгэхээр танд энэ ном яагаад хэрэгтэй гэж. Тэгэхээр шүү дээ та одоо хобби, бизнес эсвэл community ямар ч зорилготой байсан бэ? Яаж контент хийхээ яг так ойлгох болно. За тэгэхээр энэ номонд юу байгаа вэ гэхээр үзэгчдийн анхаарлыг эхний 5 секундэд яаж төвчгийг сурна, хүн рүү чиглэсэн контент хэрхэн бүтээхийг нүдэнд харагдтал зааж бичсэн ном аа. За тэгээд мэдээж хэрэг өөрийн брэндээ өсгөж мөнгө олох бодит стратеги суралцсан санаанаас эхлээд эвлүүлэх хүртэл бүх алхмыг системтэйгээр зааж бичсэн байгаа. За дээр нь мэдээж хэрэг том мэдээлэл суурилж өсөлт авчрах стратегиуд байгаа. Хамгийн гол нь ямар ч хувцсны халаас нь багтах ийм хэмжээтэй авсаарах ном байгаа. Нийтдээ 250 онцтой буюу та ингээд гадаад дотоо хөдөө явахдаа ч юм уу наадмын амралтаар уншихад маш тохиромжтой байгаа шүү. Үүнээрээ сандахад маш цөөхөн хуваар хэрэглэгдсэн байгаа. Хязгаарлагдвал тоотой гэсэн үг. Та тэгээд яг одоо энэ дээр гарч байгаа хаяг буюу Pop Culture-ийн хэмээн сайтаар ороод шууд захиалаад үнэгүй хүргэлээд аваарай. Хүргэлт үнэгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд шууд авах линкийн видеоны комент болон description дээр бас байрлуулчихъя. Тэгэхээр нэмжлэхэд дүүнартаа бэлгэлэх гэсэн яг таарсан сайхан биелэг болно шүү. Нэг номоор контент бүтэх цогц системийг гартаа оруулах гэж боддоо.